Гэхдээ та бүхнийхээ өнөөдрийн амгалан айлтгыг Эрхэнцэг манай нэвтрүүлгийн ээлж дугаар үүгээр эхэлж байна. Бидний удаагийнхаа нэвтрүүлгээр эрчим хүчний салбарын өнөөгийн байдал ба ирээдүйн сэдвээр ярилцахаар зочин орж ирүүллээ. Би ингээд зочин танилцуулъя. Ноён Яндангом Монгол улсын зөвлөх инженер, техникийн ухааны доктор ийм ирхэн байна. За бидний урилгыг хүлээж авч манай студид ирсэн танд баярлалаа. За өрсөнд баярлалаа. Баярлалаа. За ингээд хоёулаа ярилцсандаа оръё. Эхлэе. За энэ өнгөрсөн бүтэн сая өдөр, за өнөөдөр чи 3 дахь өдөр, өнгөрсөн бүтэн сая өдөр манай засгийн газрынхан бөөнөрөө байж байгаа эх 5 жилийн одоо төлөвлөгөө гэдэг юм өдөртөмж өөрсдөө болохоор өдөртөмж гэж ярьж байна лээ. За тэрийгээ бол танилцуулсан одоо 8 ийм том бүлэгтэй тэрний одоо хамгийн том бүлгүүдийн нэг болох эрчим хүчний салбарын тухай том бүлэг байгаа тэн дээр. Тэгээд өөрөө тэр юуг бол нэлээд харсан байх тийм ээ. Энэ талаар би одоо таны одоо экспертийн хувьд одоо таны тайлбарыг одоо энэ асуудал дээр сонсё хамгийн түрүү. За эрчим хүчний салбарын өнөөгийн байдал бол ер нь тодорхой. Манай хэрэглэгч ч гэсэн бас зах зугаас нь нэлээд амсаад явж байгаа. Гол асуудал бол чадлын дутагдал. За тэгээд дээр нь мэрэгжлийн үүднээс үүсэх юм бол үйлсэл өхрүүлэх одоо бэлтгэл хүчин чадал гэж ярьдаг. Тэгэхээр нийт суур чадлын дутагдaltaй болсон учраас тохируулгын асуудал бол мэдээж хэрэг маш хүнд байгаа нь бол ойлгомжтой. Тэгэхээр яг энэ засгийн газрын бүтэн сая өдрөөр хэлэлцүүлсэн энэ асуудлыг харсан, судалж үзсэн. Тэгэхээр ер нь бол үндсэндээ бол асуудал юунд чиглэж юм тэгэхээр энэ чадлын дутагдлыг арилгах юм төлөвлөгөө юм байна лээ. Тэнд олон төрлийн чадлын хөвсрүүдийг бий болгоно гэж тийм ээ. Үндсэндээ бол нүүрсний сахилгаан станцууд, за бөөрөлжүүд цаашдаа чадал нэмэгдээд явах байх. Баянгийн сахилгаан станц, за Улаанбаатарын 5 дугаар сахилгаан станц гэдэг энэ чадлууд ороод ирнэ. Тэгэхээр чадлын дутагдал бол байхгүй болох нэ. За мөн сэргээгт эрчим хүч гэдэг тийм ээ. Энэ талаар бас нэлээд тийм акцент өгч энийг одоо хөгжүүлнэ гэсэн байлээ. Энэ талаасаа бол одоо бас зөв зүйтэй нэлээд үндэслэлтэй. За бодвол эрдэмтэн мэрэгдийн судалгааны үр дүнгууд харгалзаж үтсэн байлгүй. За ер нь боломжийн ийм зорилго тавьж чад байгаа юм байна гэж ойлгосон. Тэгэхээр яг хоо зүгээр зорилго тавих ярих нэг асуудал тийм ээ. Тэгэхээр энийг хэрэгжүүлэх талыг аваад үзэхээр түрүүнд ч гэсэн чойжлсрын зайд ярьсан шүү дээ. 2027 гэхэд бол чадлын дутагдлаас бид нэр бүрэн сална гэдэг. Тэгээ н орж байгаа хүчин чадлыг аваад үзэхээр бол энэ ер нь бодиттой зүйл юм уу гэж ингэж харж байгаа. Тэгээ хамгийн гол асуудал бол тэр зүгээр үйлслийн тохируулга буюу тэр бэлтгэл хүчин чадлын асуудлаар бол миний хамгийн сүүлд авсан мэдээгээр бол эгийн голын асуудал бол бас гайгүй урагштай явж байгаа гэсэн мэдээллийг авсан. Гэхдээ энэ маань чухам эцсийн дүндээ юу болж хорих вэ? Энийг бол би мэдэхгүй байна тийм ээ. За Эрдэнэ бол Борингийн усан цахилгаан станцын ажил бол бас гайгүй явж байгаа энэ мэдээг бас авсан. Тэгэхээр бол би бол боломжийн одоо төлөвлөлт болцсон юм болов даа гэж ингэж харсан. Тийм нөгөө одоо тохируулгын гэдэг дээр Эрдэнэ бүрэн чинь зөвхөн тэр миний ойлгосноор шүү. Зөвхөн тэр баруун 3 аймгаар хангах гэж байгаа болохоос тэр одоо манай энэ төвийн эрчим хүчний энэ дамжуулах систем чинь тэр баруун 3 аймаг руу очигүй холбогддог байгаа. Билүү юу лээ би тэгж ойлгодсон шүү. Ер нь бол холбоотой шүү дээ. Ер нь бол холбоотой. Тэгэхдээ энд бас нэг зүйл нэмэхэд тэр Зандан шатрын засгийн газрын төлөвлөгөөн дотор дамжуулах сүлжээгээд орчихсон байна лээ. Тэгэхээр энэ бол их чухал асуудал л да. Яагаад гэвэл том ийм чадлын их үүсрүүд нэмэгдэх нэ. Тэгэхээр энийг юу гэдгийг Монгол орон даяар дамжуулахын тулд дамжуулах сүлжээний асуудал их чухал байгаа. За миний бодлоор за мэрэгжлийн хүмүүс ч гэсэн жившөөрөх байх.
ер нь бол манай хамгийн том хүчлийн төвшинч бол 330 кВт-ийн ийм дамжуулах шугам байгаа шүү дээ. Тэгэхээр одоо өнөөдөр бол 500 кВт-ийн ийм одоо шинэ төвшөнд орох цаг болчихсон. Тэгэхээр Улаанбаатар хотыг дөрөөд л ерөөсөө 220 кВт байгаа шүү дээ. Тэгтэл энд хамгийн том хэрэглээ маань байж идэг. Тэгэхээр Улаанбаатар хотоос зүүн тийшээ, баруун тийшээ 500 кВт-ийн шугамыг барьж байгуулах асуудлыг бол онцгой анхаарах ёстой. Нэг талаас, нөгөө талаас захиргааны станц түгээх сүлжээг бид нэр хөвчилж болно гэж үздэг тийм ээ. Хувьд байж болно гэж үздэг. Гэтэл үндэсний аюулгүй байдлын номер 5 гэсэн ийм зөвлөмж байдаг. Энэ 2009 оны ийм зөвлөмж байна. Тэгээ энд бол дамжуулах сүлжээнээс бусдын бол хөвчлөхийг зөвшөөрсөн байдаг. Тэгэхээр дамжуулах сүлжээ бол нэг үндсэн сүлжээ гэж бид нэр яриад байдаг тийм ээ. Харилцаа холбоонд ч гэсэн үндсэн сүлжээ гэж ярьдаг. Тэгээ энэ сүлжээ мань бол үндсэндээ бол төрийн өмчөнд байх ёстой юм аа. Тэгэхээр төрийн өмчөнд байх ёстой энэ дамжуулах сүлжээг өргөгдөх асуудлыг төр их хурл засгийн газар онцгойлон авч үзэж энэ сүлжээг өргөгдөх асуудлыг бол хойш нь тавьмааргүй байгаа. Энийг бол одоо хийж явах ёстой. Чадал ашиглалтанд оршдог тэр чадлаа хүргэх ёстой газар нь хүргэж чадахгүй бол эн чинь хэцүү юм болно шүү дээ. Тэгээд тэр нөгөө 5 жилийн төлөвлөгөөний дотор маань яг тэр нэр зааж одоо орсон байна уу? Таны ярьж байгаа тэр 500 болгон ч гэдэг юм уу? Тэдэн километр ч гэдэг юм уу? Тийм тоног байна уу? Тийм дамжуулах сүлжээ гэсэн ерөнхий нэрээр л байна лээ. Тэгэхээр нэгэнтээ тийм зорилго тавьж байгаа бол дамжуулах сүлжээг хааш нь тийм ээ ямар одоо урттай ямар хүчтэй байх юм бэ гэдэг бол одоо манай үндэсний дамжуулах сүлжээгээд захиргаан дамжуулах үндэсний сүлжээгээд компани биш үү дээ. Тэгэхээр энэ компани энэ техникийн нарийн ширхэгнүүдийн бол яамд тавьж яам цааш нэг засгийн газрын төвшөнд одоо хэлцэж ингэж явах ёстой юм. Тэгэхээр энэ яг энэ одоо юуны салбарынхаа энэ төлөвлөгөөг эрчим хүчний салбарынхын донд одоо хилцүүлсэн үү? Нэгдүгээр асуудал. Би зүгээр хилцүүлээгүй ч юм болов гэж юунаас бодсон гэхээр энэ нөгөө их хурл дээр чинь нөгөө эрчим хүчний реформын том комисс, улсын комисс гэж ажиллаж байгаа тийм. Тэрний нэг гишүүн болох инх цэцэг гишүүн маань одоо тэр тухай энэ юуны чинь тухай төлөвлөгөөний тухай юу ч мэдээгүй байж ин л дээ. Одоо тэр байнгын хорон дээр явж байгаа хилцүүлгээс харахад танд одоо ямар мэдээлэл байна энэ талаараа? Тэгэхээр яг ер нь нэг хоёр төрлийн одоо хэдийн төлбөө тодорхойлсон юм бичиг баримт байдаг. За нэг нь бол эрчим хүчний яамнаас баримталж байгаа юм бодлогын бичиг баримт байгаа. Нөгөөх нь эрчим хүчний зохицуулах хороо гэж байна шүү дээ тийм ээ. Тэгээд энэ бичиг баримтууд бол бие биенийг одоо үргэлж судалж харьцуулж ингэж явдаг. За үндсэндээ бол зарчмын хувьд бол энд бол зөрүү байхгүй. Зүгээр инх цэцэг гишүүний ярьдаг гол асуудал бол тийм ээ. Нөгөө өрсөлдөөнд шилжүүлэх гэсэн юм яриад байгаа шүү дээ. Одоо либералчл энэ төр гэж томогоор ярих юм болий. Зүгээр либералчл дотроо бол өрсөлдөөнд шилжүүлэх асуудал маань орно л доо. Тэгэхээр энд би инх цэцэг гишүүнтэй тэр ярьж байгаа зүйлтэй санал нийлэхгүй байгаа нь юу гэхээр ер нь альва одоо шинжилэл тодорхой дистралтай явдаг. Дэлхийч гэсэн тэгэж явдаг шүү дээ. Тэгэхээр энэ дистралын үүднээс одоо аваад үзэх юм бол би энд бас материал бэлтгэл байна л да. Тэгээд нэгдүгээр асуудал нь бол энэ хууль эрх зүйн суурийг бэлдэх асуудал гэж чухал байна. Тэгэхээр инх цэцэг гишүүн бол засгийн газрын бодлого тусчээж дараа нь хууль эрх зүйгээ одоо эрчим хүчний нөгөө хуулийг шинжлэх ажлын хэсгийн ахлах шүү дээ. Энийг хийн гэж яриад байгаа. Тэгэхээр ийм биш юм аа. Эхлээд хууль эрх зүйгээ шинжлээд тэгээ энэний дараа хэрэгжүүлэх асуудлууд явах хэрэгтэй. Тэгээ энэ нь бол бүгд ийм тогтсон дистралтай ингэж явах юм. За өнөөдөр яг зүгээр өрсөлдөөнийг бий болгоно гэж яг өнөөдрийн төвшөндөө аваад үзэхээр техникийн хувьд бол бас боломжгүй болчих. Яг л би түрүү хэллээ шүү дээ нөгөө чадлын дутагдaltaй гэж. Тэгэхээр
чадлын илүүдэлтэй ядаж одоо тэр 20% бэлтгэл хүчин чадалтай байж иж энэ өрсөлдөөний асуудлыг ярих хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр хэрэглээгээ хангаж чадахгүй байгаа нөхцөлд бол өрсөлдөөн ярихад их хэцүү л дээ. Тэгэхээр одоо их цэцэг гişүү маань энэ хуулийн бол чамбааруулаад ингээд явж байгаа юм байлээ. Тэгэхээр яг хуулийг яг өнөөдөр хэрэгжүүлнэ гэхээр бол ийм одоо үндэслэл байхгүй болчих юм л да. Тэгэхээр засгийн газар эхлээд тэр хүчин чадлаа хангалттай хүчин чадлаа бий болгоё гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ талаасаа харах юм бол дистрал бол бий бол зөв байна гэж хэлэх гээд байгаа. Тийм. Тэгээд тэр одоо нэг чадлын дутагдaltaгүй болно гэж байна те. За бид нар чи миний над байгаа мэдээлэлээр бид нар цахилгаан эрчим хүчнийхээ 24% гадаадаас авд юм байлээ. Орос хятадаас. За хятадтай бол голцоо одоо бараг бүгж ах энэ оюу толгоор явчихдаг байх те. Энэ бид нар чадлын дутагдлаас гарна гэдэг маань оюу толгой бас энд хамаарч байна уу те? Хамааралгүй яах вэ? Оюу толгоос хамаарч байна. Ер нь энэ чинь одоо улсын хэмжээний л асуудал яригдж байгаа шүү дээ. За тэгэхээр тэр нөө дамжуулах чуган маань одоо ямар ч байсан говь руу бол очсон байх. Би одоо мэдж байна очсон байгаа. Тэр оюутлогын хангах чинь маш их цахилгаан хэрэг болно. Тэгэхээр нөгөө дамжуулах шугам маань тэнд юу хангах уу? Тэрийг одоо бас шинжлэх үү? Оюу толгойн хувьд бол хангалттай. Хангалттай. Оюу толгойн хувьд л хангалттай. Зүгээр би ярьж байгаа том шин хүчин чадалгаараа тэрийг хэрэгцээтэй газар нь хүрэхэд бол тун утахгүй. Одоо шил баян ингээд ашиглалтанд ороод цахилгаанаа өгөөд эхлэхэд бол энийг ямар шугамар хааш нь яаж дамжуулах вэ гэдэг чинь тэрний одоо бэлтгэлийг хангах хэрэгтэй байхгүй юу. Тийм учраас дамжуулахынхаа асуудлыг хойш нь тавьж болохгүй. Тэр засгийн газрын 5 жилийн төлөвлөгөөнд орсон асуудлыг одоо болж өгсөн зүгээр 26 оны төлөвлөгөөнд бол ороогүй байх л да. Тэгээ ер нь хойдон жилээс энэ асуудлаа нэлээд хурцаар тавьж төсвийг баталж ингэж явах хэрэгтэй. Зүгээр одоо би таны мэдхүү асуулт чи одоо тэр нөгөө дамжуулах шугамынхаа хүчин чадлыг та нэмнэ гэж яриад байна шүү дээ. Одоо байгаа шунгуудаа ашиглаад хийдэг юм уу? Эсвэл бүр одоо шинээр тавьдаг гэдэг юм чи яа утсын солиод болдго юм уу? 500 кВт-ийн шугам барихын тулд эн чинь бүх габарит нь шин байх хэрэгтэй. 220 кВт-ийн шугамар 500 кВт-ийн одоо утас шимэс татна юм уу юм бас. Утсын солиод болдго юм уу гэж. Үгүй. Эн чинь бүр тэр тулгууртай, дэдэт цаастай нэг олон юм солигдсон шүү дээ. Маш хөрөнгө шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Тий. Саяхан нэг энэ манай шилэн цагаа гэж нөхөр энэ сошиал бичээд хэлээ л дээ. Одоо өөрийнх нь найзын ч юм уу хин чин зайлуул нэг аж ахуйн нэгж энэ юун дээр Сэлэнгэд 75 мегаваттын цахилгаан станц барьцсан одоо энэ ашиглалтанд орчиж байгаа юм орцсон ч юм уу. Тэгсэн чинь тэрийг дамжуулах шугамын нэг улс барих хэрэгтэй байсан. Тэгээд 26 оны төсөвт энэ суусангүй гэдэг ийм мэрэгчээд байдээ. Энэ бол байж болох асуудал гэж би бодож зүгээр нарийн мэдээлэл бол далга. Ер нь бол миний төрөний ярьсантай дүүцэж байгаа биз дээ. Цахилгаан станцтай зэрэгцүүлээ дамжуулах шугамын асуудал яригдж байх хэвээр. Дамжуулах шугам баригдааг бол 1000 цахилгаан станц бариад одоо тэгээд ажиллаж чадахгүй нэ шүү дээ. Тийм байна. Энд ч тэгээд их зардалтай л ажил юм байна л да угаасаа. Яг зүгээр цахилгаан дулааны цахилгаан станцтай харьцуулах тул энэ бол бас харьцангуй гайгүй. Бас богино хугацаанд хийж болох юм л асуудал. За манай нөгөө хойноос авч байгаа цахилгаан маань одоо бас тэр нэг шугамынхаа хүчин чадал модлыг нэмээд бид нар ч одоо хэдийг авч байгаа вэ? Гэхдээ яг шугамын хүчин чадлыг бол нэмээгүй. Шугамаар дамжуулах боломжит чадлыг бол Оросын холбооны улсын мэргэжлийн байгууллагуудтай хамтраад тэгээд нэг 200 гаруй мегаватт байсныг одоо 345 мегаватт дамжуулах юм болгоод тэгээ энэтэй холбогдуулаад нөгөө эрэлээ хамгаалалт автоматикийн юмнуудын шинжилгээний асуудлууд хийчихсэн. За өнөөдөр бол шаардлагатай үед 345 мегаватт чадал авах ийм боломж нь бүрдсэн байна. Одоо нэг өөрөлдөөд чинь 300 мегаваттыг өгөөд эхэлсэн гэж байгаа юм. Тэгэхээр бид нар Оросоос авч байгаа юмд асгдсан болов танд мэдээлэл байна уу? За ер нь Оросын холбооны улсаас авдаг цахилгаан бол тэр суур хүчин чадлаас гадна миний түрүүний ярьдаг нөгөө бэлтгэл тохируулга энэтэй холбоотой юм шүү дээ. Тэгэхээр
орон хачааллын үеэр Оросын холбооны усаас авахаас өөр аргагүй болдог. Зүгээр багчаалтай үед бол одоо жишээлбэл шүн ч юм уу тийм ээ. Энэ үед бол эндээс авдаг цахилгаан бол эрс багсдгийн. За хоёулаа буцаад нэг 5 жилийнхээ юу руу оръё төлөвлөгөөрөө. За таны бодлоор болвол хамгийн түрүү одоо за станцуудыг бол ингээ хувь ишлийнхэн бариад ингээд эхэлсэн ер нь сайхан байгаа юм байна. Дамжуулах шугамыг одоо хаанаас хаа хүртэл хамгийн түрүү ямар шугам хамгийн түрүү бариасаа гэж та мэрэгчлэтний хувьд та юу гэж бодож байна? Тэгэхээр хаана ямар хүчин чадал орох нь вэ гэвэл үндсэндээ одоо өнөөдрийн байдлаар тодорхой болчихлоо шүү дээ. Тэгэхээр энэ хүчин чадлыг дагуулаад дамжуулах шугам маань явах хэрэгтэй байхгүй юу? За жишээлбэл түрүү ярьлаа шүү дээ Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц гэдэг. Тэгээ эн чинь болохоор зэрэг одоо Монгол улсын баруун талд байгаа тийм ээ. Тэгэхээр яг миний одоо хувийн бодол бол манай эрчим хүчийг чинь нэг тийм хүчээр хуваагаад нэг тийм олон одоо эрчим хүчний систем болгоцсон юм. Одоо дорнот бүсийн, төвийн бүсийн, алтай улиастай, аговийн энтергээд бахан системүүд бий болгосон. Тэгэхээр яг эрчим хүчний систем гэдэг сонгодог утгаараа энэ нь биш л дээ. Эрчим хүчний систем гэдэг чинь тэнд их усүр нь байх хэрэгтэй өөрөөр хэлбэл цахилгаан станцууд. За ямар төрлийн цахилгаан станц байна гэдэг нь өөр асуудал тийм ээ. Их усүр нь байх хэрэгтэй. Энийг дамжуулах сүлжээ байх хэрэгтэй. За тэгээ хэрэглэгч төрөгдөг түгээх сүлжээ байх хэрэгтэй. Ингээд энэ том бүтцээр нь систем гэж үздэг байхгүй юу? Тэгэхээр их усүр багтай зөвхөн одоо шугам сүлжээнээс бүрдсэн хэсгийг бол систем гэж хэлэхэд хэцүү. Тэгэхээр түрүүн би тэр үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг ярьлаа. Дамжуулах шугамын одоо утга учирыг ярьлаа. Тэгээ энэ утгаараа бол энэ олон систем бол хэрэггүй. Монгол улсад бол одоо нэг систем байхад бол болно. Энд чинь зүгээр дэлхийдээ харьцуулахад бол нэг том эрчим хүчний систем биш л дээ. Одоо бараг бага чадлын ийм систем байгаа. Тэгэхээр одоо төвийн бүсийн дамжуулах үндэсний дамжуулах сүлжээгээд одоо компани байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ компани мэдлэлд бол Монгол улсын хэмжээний бүх дамжуулах сүлжээнүүд бол одоо байх ёстой гэж ингэж үздэг юм. Одоо тийм байдгүй юм байна. Одоо тийм биш. Одоо ч салгаад аяжчихсан байгаа шүү дээ. Энэ утгаараа тэр диспетчерийн зохицуул тэгээ үндэсний диспетчерийн алба гэж байгаа шүү дээ. Юу диспетчерийн төв гэж байгаа шүү дээ манайд. Дүүт гэж. Тэгэхээр энэний ажил ч гэсэн улсын хэмжээг хамарсан юм байх хэрэгтэй байхгүй юу? За энэ нь ямар учиртай юм бэ гэхээр манай энэ газар зүйн байршил цагаагаарын байдал энэтэй нэг толгойтой. Тэгэхээр ер нь бол улсыг хамарсан ийм системийн хувьд хаана ч гэсэн чадлын дутагдал үүсч болно. Тэгэхээр одоо юу гэдгийг зүүн бүс чадлын дутагдал үүслэхэд баруун бүсээсээ захилгаан дамжуулах юм боломжтой байх хэрэгтэй. Тэгэхээр л би тэр улсын хэмжээний нэг дамжуулах сүлжээ байх хэрэгтэй, нэг гарц ангидагдаж байх хэрэгтэй. Техникийн бодлого нь одоо нэг цонхорч гэдэг юм уу ингэж явах хэрэгтэй гэж яриад байгаа юм. Тийм учраас байна. Зүгээр захилгаан станцууд бол одоо 100% бол хувьд байж болно. За ер нь саяхан нөгөө хэрэглэх газрын дарга хэлээд гин л дээ. 7-ны 3 дугаар захилгаан станцыг бол олон нийтийн компани болгоно тийм ээ. Тэгээд хэлчихэн лээ. Тэгээд иймэрхүү маягаар ер нь одоо түгээх сүлжээ захилгаан станцуудыг ийм олон нийтийн компани болгох чинь хөгжлийн хэлбэр шүү дээ. Энэ ажлыг бол даруухан эхлэх хэрэгтэй байхаа. Тэгээд 3 дугаар захилгаан станцаас эхлэх юм байна гэж би хувьдаа ойлгосон. Зүгээр шугам сүлжээний хувьд бол Дархан Сэлэнгийн захилгаан түгээх сүлжээ бол өнөөдөр хувьд байгаа. Энэ компани ажил бол өнөөдрийн байдлаар харьцангуй сайн явж байгаа. Хөл дээрээ босчлоо гэж би хэлэх гээд байгаа юм л да. Тийм тэдний чинь тэр нөгөө төлбөрөө хураа авалт нэг өндөр гэдэг гэсэн шүү дээ. Гэхдээ яг үндсэндээ бол нэг ухаалаг тоолуурын систем гэдэг юм чинь хамгийн түрүүнд нэвтрүүлээд тэгээд тэр ухаалаг тоолуурын систем урьдчилсан төлбөрөөр явах уу? Тэгнь. Тэр чинь зөв арга тий. Тэгэхгүй бол дараа төлбөр тэгээд хороож авах гэхээр ер нь олддоггүй хэцүү. Тийм манайхан бол нөгөө үн терапийн асуудал ярихаар харилцаа холбоотой их зүйлүүд ярьдаг л да тийм ээ. Та одоо гар утсандаа ийм ихийг тоохгүй төлдөг мөртлөө захилгаандаа төлөхгүй байна гэд. Тэгээ гол асуудал нь бол юунда биш юм.
яг тэр одоо үн тарифын зөрүүндээ биш юм. Гол асуудал нь бол төлбөрөө яаж авах вэ? Ямар механизмаар явах вэ? Энд хүний оролцоог яаж бага байлгах вэ? Нэг одоо байцаагч ингээд л яваад л бичээд л ингээд байдаг энэ асуудлаасаа яаж салах вэ? Одоо явж энэ чинь нөгөө хиймэл оюун ухааныг яаж ашиглах вэ гэдэг рүү л явах хэрэгтэй шүү дээ. Тэр тэгээд нөгөө зардал өндөр байдаг баг л та. Тэгээд энэ өнөө маргас арга цааж байгаа энэ юм маань тийм удаа тавих хэцүү л байдаг юм болов. Гэхдээ миний мэдж байгаагаар бол Улаанбаатарын цахилгаан төвийн сүлжээ бол хуалаг тоолуурын систем шилжих маш том төлөвлөгөө гаргачихсан. Бүр тэр байтугай одоо улсын төсөв тусахгүйгээр өөрийнхөө хөрөнгөөр ингээд энэ ажлыг хэрэгжүүлээд явж байгаа. Тэгэхээр энд бол ирээдүй байгаа юм. Тийм. Одоо би бас тэр ухаалаг юунд ч хамрагдсан нэг хэрэглэгч байгаа юм. Манад би нөө захиалга өгөөд нөө 3 тоолорт юу гэдэг лээ. 3 тарифтай юу тавиулъя гэдгсэн над авчираа тавиад өгсөн байсан. Тэгээд ингээд тэр чинь өөрөө модемтэй гэж байна. Тэгээ миний заалтыг заавал нөгөө юу байцаагч бичих алавгүй. Тэр нөгөө улсууд нь үцэн үедээ татж яваад хараад ингээд явцдаг. Тийм ухаалаг юм манай тавьж өгсөн байлээ. Тэгээд уг нь үнэхээр тэгээ одоо тэрийг урдсан төлөвлөлт болгомоор юм байгаа юм. Тийм шүү дээ. Тий. Тэгээд бид нар нэг карта сэргийлж идэг. Карта дуусгаар нөгөөх нь танд мэдэгдэж идэг тийм байвал амар шүү дээ. Тийм. Хороо авалт маань одоо сайжрах юм. Тэгээд энэ оюутлогоо асуусан дээр энэ та өөрөө санаж байгаа баха. Одоо та тэр бас нэлийн 3-4 жилийн өмнө энэ оюутлогоог энэ цахилгаанаар яаж хангах вэ гэдээ ярьж байхад та ингэж ярьжсэн байхгүй. Оюутлогоо чинь айгүй өндөр хэрэглээтэй мөртрөө ингээд бас нэг техникийн юмнаас болоод өнөөдөр ингээд сул зогсогч гэдэг юм эсвэл ингээд нам ондог нэг тийм циклтэй тийм аж ахуй нэгж юм байлээ. Тэгээ бид нар ингээд тогтмолоор ингээд өгчээ тэр оюутлогоо гинт өнөөдөр авахгүй гэх юм бол нөгөө тэр их энергийг бид нар хаашаа хийх вэ гэд ийм асуудал гардаг төвөгтэй гэд ярьжсэн та санаж байна уу? Санаж байна. Тэгээ одоо тэрийг яаж шийдэх юм? Тэгэхээр яг тэр асуудал одоо өнөөдөр за би жаахан тайлбарлаад ярьчих тийм ээ. Тэгэхээр оюу толгойн цахилгаан хэрэглээний хэлбэлзэл бол үндсэндээ өнөөдрийн байдлаар манай энэ төвийн бүсийн цахилгаан эрчим хүч тэг ингээд холбочих юм бол асуудал нэлээд хүндэрх юм. За тэгэхээр энийг яаж шийдэх юм бэ гэхээр тэгэхээр хятадаас авч яхад хятад ягаад өндөрдөг юм бэхээр хятадын систем чинь агуутан байхгүй юу? Агуутан учраас тий агуутан учраас тэгээ тэнд чинь томрох тусмаа нөгөө хөтөн чадлынхаа тохируулгыг хийх юм боломж нь их байдаг байхгүй юу? Тэгээд та бол бараг мэдж байгаа та сүүлийн үед энэ батарей хоригдлын станцууд гэдэг ашиглалтанд нэлээ орлоо тийм ээ. Сонгонд орлоо, Багнуурд орлоо. Одоо тэгээд цаашдаа бол энэ нарны системүүдийг бол заавал одоо батарей хоригдлууртай байх ёстой энэ гэсэн ийм одоо концепц явж байна. За Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк гэдэг энэ олон улсын санхүүгийн байгууллагууд энд бас нэлээд анхаарч байна. Тэгэхээр энэ батарейн хоригдлуурын одоо станцуудыг бол хөтөн чадлыг нэмэх хэрэгтэй. Би бол яг ер нь бол одоо болдгсон бол төвийн эрчим хүчний төвийн бүсийн эрчим хүчний сүлжээний одоо нэгдсэн сүлжээ гэж яриад байгаа шүү дээ. Энэний хөтөн чадвар нэг 1300 мегаватт байдаг шүү дээ тийм ээ. За хэрэглээ бол 1600 болчихсон юм явж байгаа. Тэгээд нөгөө Орос хятадаас ингээд хангаад явж байгаа. Тэгэхээр энэ дээр тохируулга бий болгохын тулд бараг тэр одоо 1300 мегаватттай тэнцвүүс юм одоо батарей хоригдлуур байх тул би гэмгүй гэж боддог. Яагаад ингэж том чадлаар ярьж ийм тэгэхээр батарей гэдэг юм маань одоо та бидний автомашинда хэрэгэлдэг л зүйлтэй адилхан ид шүү дээ тийм ээ. Тодорхой хэмжээний энерги хоригдлуулад тэгээд одоо их хэмжээгээр ингээд тэрийг зарцуулчих юм бол хэдхэн цагийн дотор тэр нь дуусчдаг. Тэгээд юу гэдгийг одоо бодлоготой зарцуулах юм бол бас жаахан цагийн сунгаж болдог. Ийм л ичүү дээ. Тэгэхээр одоо юу гэдгийг 1300 мегаваттын батарей хөрвөлөөр авахд бол энийг бол нэг том гэж үзэж бол хэрэггүй. За зүгээр энийг дагаад нөгөө сэргээгдэх маань бас
хөгжих ёстой л доо. Юуны төвийн бүсийн эрчим хүчний сүлжээнд батарейн чадлын их бай тусам энэ сүлжээ рүү холбогдох нөгөө нар салхины эрчим хүчний боломж чинь хамаагүй нэмэгдээд явчих ёстой байхгүй юу? Тийм байна. Өнөөдөртөө бол одоо яг оюутлогыг манай төвийн бүсийн системд холбочход нэлээ явдалтай. Нэлээ асуудал гарна. Тэр гарцсан нь бол энэ нөгөө олон тооны энэ батарей станцууд барих чинь гарцсан юм биш үү? За яг хөө тэр нөгөө одоо эгийн гол нь тэр орчих бол шалгуунд асуудал болно л доо. Тийм байна. За тэр нөгөө одоо энэ нөгөө төлөвлөгөөгөө 5 жилийн төлөвлөгөөгөө өчигдрөөс эхлээ улсын их хурл дээр хэлэлцээд эхэлсэн байна лээ. Тэгээ байнгын хорооны хурал энэ төр явж гин лээ. За тэн дээрээс ингээд харсан чинь энэ нөгөө салбарууд чинь хуучин нөгөө өөрийнхөө салбарыг ингэж хөгжүүлнэ гэсэн юм бодлогын баримт бичгүүд байсан юм байна. Жишээлбэл одоо танай салбарч хүртэл байсан юм байна. Тэгсэн чинь энэ 2000 онд ардсан хараа 25 гэж биш 50 гэж юм батлахтаа бүгдийн одоо тэнд ингэж бүх юугаа одоо наривчлгүй бүдүүн тоймор оруулангуудаа тэр салбарын тэр бодлогын баримтчлал бүгдийг өчнгөө болгоцсон гинэ. Тийм яриа байна лээ тий. Тэгэхээр одоо эн чинь болж байгаа юм уу? Би одоо тэр дээр би бол болохгүй байх гэж үздэг. Харин тий. Ягаад гэвэл энэ алсын хараа 2050 гэдэг чинь одоо бодлогын бичиг баримт гэж үзэхэд хэцүү. Энэ дээр үл би хэсэг гүшүүнтэй саналыг байгаа. Эн чинь зүгээр гарчгал байхгүй юу? Тийм байл шүү. Одоо энэ хүндээ гэж хэлэхэд би одоо бас мэрэгжлийн бус сунгагч чинь тэрийг сонсоо бас гайхсан байхгүй ч гэдэг ямар сони юм. Тийм болцсон шүү дээ. Тийм гин. Тэгэхээр одоо бид нар ингэсэлд жишээлбэл миний одоо нөгөө олон жил хөөсөлдөж байгаа ус төрөгчийн асуудлаар гадны байгууллагууд, Монголын судлаачид тийм ээ оролцож байгаад Монгол улсын ус төрөгчийн стратеги гэдэг юм боловсруулад эрчим хүчний яамд төлөөлөд өгчихсөн. Тэгэхээр одоо жишээлбэл яг энэний дагуу явах юм бол одоо тийм бичиг баримт хэрэггүй болж зүггүй. Тэгээд тийм бичиг баримт байхгүй бол эн чинь хөгжил цаашаа яаж явах юм? Ер нь аливаа стратегийн бичиг баримт бол дотооддоо гэхээсээ гадны хөрөнгө оруулалтыг одоо дуудах ийм гол бичиг баримт болдог байхгүй. Тэгэхээр Монгол улсын ус төрөгчийн стратеги одоо их хурлаарч байдаг юм уу, засгийн газрын тогтоолоорч байдаг юм уу, ингэ хүчин төгөлдөр болохгүй бол энэ гадныхан чинь одоо энийг чи юу гэж харах юм? Юу гэж бодож хөрөнгө оруулалт орж ирэх юм? Харин тийм. Энэ дээр бол би одоо туйлын эсрэг байдаг. Харин тийм байл. Бодлогын бичиг баримт наривчлан хийгдэх тусмаа одоо жишээлбэл зүгээр нэг жишээ дурдах хөрөнгө оруулагчдад бол хамаагүй хялбар байхгүй юу? Асуудал тодорхой гэсэн үг шүү дээ. Тэгэхгүй зүгээр нэг гарчиг уншичаад одоо тэгээд энэнийг хөгжүүлэн барьна гэж ингэж болохгүй л дээ. Тэгээд тэр чинь одоо за тэр алсын хараа чинь 2020 онд батлагдсан гинэ. Тэгээд 20 оноос 50 он хүртэл 30 жилийг одоо харж хийсэн бичиг баримт бол таарч байгаа энэ төр чинь ямар ч ухаантай ямар ч тийм хүн одоо тэр 30 жилийг энэ технологийн ийм хурдтай үед 30 жилийг харж тэгж бүтэн прогноз хийнэ гэж би л итгэхгүй тэрийг. Би тантай санал нэг байна. Тийм. Одоо тэрийг бол зөвөр би болдог бол одоо энэ шинэ хурал маань тэрийг одоо өчнгөө болгоод тэр арай багаар одоо бүр ядахад нэг 15 жилээр ч юм уу төлөвлөдөг. Тим юм руугаа л ороосоо гэж одоо би зүгээр өчигдөр тэр байнгын орон дээр болсон хэлцүүлгийг хараад тэгж бодсон суудж байлаа. Тэгээд тэр салбарын яам гэж хүм яах гэж байдгийг тэр чинь тэр салбарынхаа бодлогыг боловсруулж ирээдүйг харж тэр рүү одоо бичиг баримтаа боловсруулж идэгэл өөрхтэй газар юм байгаа шүү дээ. Бодлогын яам л гэдэг. Бодлогын яам л гэж хэлдэг шүү дээ. Тэгээд яам болгон дээр бодлого гаргахгүй гээд бүр тийм хөөлттэй юм байл шүү тэр чинь. Одоо тэгэл одоо миний бодлоор бол за хууль зүйн орчныг сайжруулах нь бол энэ бол тасралтгүй үргэлжилж явах хэрэгтэй ажил тийм ээ. Нэг хууль гарчаад энд одоо үндсэн хуультай адилхан биш шүү дээ чинь. Салбарын хууль гэдэг чинь. За тэгээд тэр бодлогын бичиг баримт бол байх ёстой. Тэрийг зүгээр зангидах үүрэг нь бол засгийн газарт байгаа байхгүй юу?
олон салбарын бодлогыг зангидж засгийн газрын бодлого болгох нь бол одоо засгийн газрын асуудал шүү дээ. Энэ дээр үл нөгөө эдийн засгийн хөгжлийн яам гэж байдаг шүү дээ. Энэ яам чинь энийг одоо зангидж улсынхаа хэмжээний бодлогыг гаргаж явах хэрэгтэй. За улсын бодлого бол тийм гарчиг хэлбэртэй байж болно. Энийг үл би зөвшөөрнө. А салбарын бодлого огт хэрэггүй гэж ингэж үзэж болохгүй. Тэгвэл энэ яамдуудаа татан болгосон дээ. Тийм. Дамжуулах сүлжээгээ та одоо яг нөгөө мэрэгжлийн хүмүүний хувьд хаанаас хаа үртээр хамгийн түрүүн байгаасаа гэж хүсэж байгаа байлаа. За хамгийн их дутагдаад байгаа газар нь юу вэ одоо? Хамгийн их дутагдаад байгаа газар нь бол даадгашин жоохон хүнд асуудал байна шүү. Тийм үү? Тий. Хамгийн их дутагдж байгаа газар бол мэдээж Улаанбаатар хот байгаа шүү дээ. За. Мэдээж Улаанбаатар хот. За энэ Улаанбаатар хотын дутагдлыг дамжуулах сүлжээтэй холбож ярихт бол наад чинь хэцүү. Тэгэхээр ер нь ирээдүйд тийм ээ Монгол улсын хэмжээнд хаана ямар аж үйлдвэрийн салбар хаана ямар уул уурхай байгуулах тухнэ гэдгийг харж яшин дамжуулах сүлжээний бодлого явах ёстой л доо. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол би нэг орчин хүчээр ярина үхээс яг хэрэглээнийхэн төлөв байдал ямар байх юм хаана юу бий болох юм гэдэг бол бас мэдэхгүй учраас та нийт үлдээл ярьдаг хүн байна шүү дээ. Үндсэндээ тийм шүү дээ. Би чинь бүгдийг мэднэ гэж яаж байх вэ тий. За. Тэгээд та өөрийн энэ юу болоод санал бас нэг юм дээр маш их нийллээ шүү. Тэр яамууд нь тэр бодлогынхаа баримт бичгийг одоо тийм дэлгэрэнгүйгээр гаргаж байж явж явах хэрэгтэй маа гэдгийг тийм ээ. Тэгээд тэгэхгүй бол нэрээ чиг сонин юм болсон юм биш үү тэр 2020 онд ч одоо тэр 2050 гэж ботлонгуудаа тэнд байсан уран нөөсөн бүх бичиг баримт хүчингүй болов. Тийм дөрөвд нь одоо юу гэдгийг төлш эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлого энтергээд хүчнүү байсан юм байна. Их хурлаар батлагдсан юм юмнууд зөндөө байсан шүү дээ. Бүх салбараар байсан. Тэгээ энэ юмнууд нэг өдөр хүчингүй болохоор би тэр хүчингүй болсон үед нь бол маш их гайхажсэн. Бас дуурчж байсан. Тэгээ энэ асуудал чи хэвээрэл байгаа байхгүй юу? Ер нь бол энэ дэлхийн практик ямар байдгийг дамжуулах сүлжээг бол бас л одоо тэр төрөмч гэдэг юм хариуц гэдэг юм уу ер нь ямар байдаг юм бол энэ чинь ер нь бол энэ одоо тухайн оронд тийм ээ эрчим хүчний салбар ямар одоо занлаар явж өдөө хөрсөн бэ гэдэгтэй холбоотой. За Оросын холбооны улсыг аваад үзье. Оросын холбооны улсд бол яг ийм байгаа. Энд чинь өргөн удам газар нутагтай орнуудыг одоо баримталдаг ийм загварал да. За хятад бол үндсэндээ хоёр дамжуулах сүлжээ байдаг тийм ээ. Тийм өмнөд хятад хамарсан, хойд хятад хамарсан ийм дамжуулах сүлжээ байдаг. Америкийн нэгдсэн улсыг аваад үзэх юм бол энд бол нөгөө мужаараа тэгээ мужуудын хоорондын холбоо бол зарим мужууд дээр бий муж улсууд дээр зарим газар нь байхгүй. Тэгэхээр Америк бол эрчим хүчний ийм осол аваар гарахад бас их олон жил үргэлжилдэг газар нутгийн нэг хэсгээс нөгөө хэсэг рүү дамжуулах боломж их муутай байдаг учраас энэ чинь Америкийн эрчим хүчний түүхийг аваад үзэх юм бол энэ том урт хугацаагаар өргөжсөн тасралтууд их олон болдог шүү дээ. Тэгэхээр яг өгөхөөр ер нь чадлын дутагдлыг чадлын илүүдэлтэй байгаа газараасаа нөхдөг ийм л одоо боломж руу орох хэрэгтэй. Гэхдээ энэ хизээ бий болох вөхөр би сая ярьлаа шүү дээ. Чадлын дутагдaltaй нөхцөл энийг ярихад хэцүү. Заа чин том чадлууд орж ирэх гэж энэнийхэн бэлтгэлийг одооноос бодож хангах хэрэгтэй. Тэгээ энэ дээр чинь юу гэж алсын хараа 2050 гэдэг юм баримтлаар энэ асуудлыг чинь шийдэж болохгүй шүү дээ. Нөгөө л мэрэгжлийн байгууллагууд чинь энэ асуудлыг гаргаж иж төлөвлөгөөгөө зохиож бодлогын бичиг баримтаа бий болгож ингэж явах хэрэгтэй шүү дээ. Тэгээ энэ чинь л саяны ярьсантай одоо нийцэхгүй болчиход байгаа байхгүй юу? Тий. За бас нэг одоо ирээдүйн юм одоо нэг юм асуулт байдаг юм аа. Энэ эрчим хүчний одоо том станцуудыг том хүчин чадалтай станцуудыг ингээд бариад явах нь зөв юм уу? Монгол шиг ийм гархаа бутархаа ийм газар одоо жижиг одоо сум дээр байх гэхэд аймаг дээр нь одоо хэрэгтэй одоо 20-30 кВт байдаг юм уу? 50 кВт байдаг юм уу? Ийм байвал яадгийг энэ гэсэн нэг ийм хоёр зарчим гэх юм уу үзэл бодол байгаа юм. Та бол алийг дэмжих вэ нэ? Гэхдээ яг та мэдж байгаа шүү дээ нөгөө 10 аймгийн дулааны станц гэж үү. Яг нөгөө солонгосын хөнгөлөлтөө зөөлөө. Энийг ингэж шийдэх гэсэн л юм байна шүү дээ тийм үү?
Гэхдээ энэ чинь зөвхөн дулаан үйлдвэрлэдэг станцууд байхгүй юу? Тийм. Тэгэхээр энэний оронд Аа нэг 20-30 мегаваттын ийм одоо цахилгаан дулааны их усүр байсан бол асуудал бас нэлээд өөр болно. Энд чинь нөгөө дарахмал их усүр гэж ярьдагтай чинь бол одоо агаар нэг ингээ шийдэгдэх ёстой л да. Зүгээр дотоодын хэрэглийг хангах концепц нэг өөр. Тэрдээ энергийн асар их нөөцтэй Монгол орн энэ цахилгааны экспортын асуудыг бол нэн тэргуунд бодох ёстой. Тэгэхээр та ярьлаа л да том цахилгаан станц гэж тийм ээ. За одоо юу гэдгийг 600 мегаваттын цахилгаан станц гэдэг бол одоо бас нэг том чадлын станц биш шүү дээ. за. Тий. Одоо эн чинь хуучин бол яригддаг байлаа шүү дээ. Баг нурт 1200, 57, 2460 мегаватт гэж яригддаг байлаа шүү дээ. Тэгэхээр ийм том станцууд хэрэгтэй гэвэл хэрэгтэй. Юунд хэрэгтэй гэвэл энэ бол нөгөө урд хөрш рүүгээ захилгаан экспортлох энэ чанараараа Монгол улсынхаа эдийн засагт эрчим хүчний салбар хувь нэмрээ оруулж байх. Энэ талаараа бол том станцууд бол хэрэгтэй. Тэгэхээр нөгөө хандлага нь бол зорилгоос хамаарат өөр байх ийм боломжтой. За зүгээр аймагуудын хувьд за энэ уул уурхайн хувьд бол тэр дархмал их усүр гэдэг нь бас зөв концепц. За энэ нөгөө за ойлоо тэгвэл одоо нэг арай өөр сэдв юм. Энэ юу хэрэг атомын цахилгаан станц гэж бид нэр бас ярих дуртай. Би ч бас тэр бас тэрний талд байдаг хүн. Ер нь энэ маань одоо тийм аюулгүй ажиллагаа бүх юмаа хангаад Монгол улсад одоо үйл ажиллагаа явуулах боломжтой юу? Бүрэн боломжтой. Бүрэн боломжтой. Зүгээр ямар шатлын атомын цахилгаан станц, ямар одоо технологи хэрэглэсэн юм станц байх юм бэ гэдэг дээр бол би үл жоохон хүлээхэн зүйтэй гэж боддог. За. Тэгэхээр яг би бас энэ тантай өмнө ярилцчил байсан баг. Японы цөмийн эрчим хүчний агентлаг дээр нэг өдөр ажилласан юм л да. Тэгээд тэндээс юу болж мэдсэн бэхээр өндөр температуртай хийн хөргөлттэй реактор гэж ийм одоо шинэ маягийн реакторын туршилтын тэгдэж байгаа. Тэгэхээр энэ үл яг хөөр ажлын бие нь болохоор бидний уламжлалт ойлголтоор ус биш. Одоо энэ уламжлалт атомын цахилгаан станц чинь тэр реактортай үүссэн дулааныг ашиглаж усыг уур болгоод уураараа нөгөө л уурын турбиныг ажилуулад ингээд цахилгаан гаргадаг шүү дээ. Энэ саяны ярьсан реактор бол ажлын бие нь ус биш. Ажлын бие нь литий гэж одоо хий байгаа. Тэгэхээр энэ дээр хэрэгжилж байгаа цикл нь хүртэл шалгана. Уур усны циклийг манай эрчим хүчнийхэн яг нь ер нь онлын хувьд ч тийм л дээ. Ренкений цикл гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл бодисын төлөв байдлаа өөрчлөгдөж ус гэ шингэн байдлаас уур гээд хийм байдалд ороод эргээд нөгөөх маань энерги өгчингуудаа эргээд ус болоод ингээд ийм цикл явдаг. Энэ саяны ярьсан реактортаар бол шалгонтоо цикл явж байгаа рентген биш. Бартоны цикл гэж ийм цикл явдаг. Энэ нь үл яг хөөр уур усны цикл дээр үл нөгөө халуун болон даралтыг ашиглаж байгаа байхгүй. Голцоо даралтын зөрөө тэрийг ашиглаад турбиныг эргүүлээд ингээд цахилгаан гаргаждаг. Энэ саяны яасан цикл дээр бол зөвхөн халууныг ашиглаж байгаа. Гелийг реактороор оруулаад маш өндөр температурт тэгээд маш өндөрч бас биш. Нэг ойролцоогоор нэг 850 градуст. Тэгээд тэрийг тэр хийн турбин руу оруулаад тентгтээ шаталт явагдахгүй. Тэгээ халууныг ашиглаад энергийг авчдаг байхгүй. Тэгээ цахилгаан үйлдвэрлэждэг. Тэгэхээр ийм реактор ягаад миний сонирхлыг маш их татдаг вэ гэхээр тэр реакторын халууныг ашиглаад ус төрөгч үйлдвэрлэж болж байгаа. Усыг 850 градус хүртэл халаачаар өөрөө задарчдаг юм. Хүчлэлтөрөгч ус төрөгч болоод задарчдаг байхгүй. Тэгэхээр энэ реакторыг ашиглаад тэр туршилтын станцыг ингээ үзэж яхад бол тэр хийн турбинч байгаа, ус төрөгчийн станцч байгаа. Тэгэхээр түрүүн бид нэг тохируулга мохируулга байхаа ярьлаа те. Тэгэхээр энэтэй энэ станц ягаад их сүрхий зохицох юм бэ гэхээр цахилгаан хэрэгтэй үед нь ус төрөгчийн үйлдвэрийг зогсооч болно.
Захилгаанаа одоо дангаар нь үйлдвэрлээд. Шөнийн багцлалын үед нөгөө захилгаан баг үед бол турбины зогсоогоо ч юм уу ачааллыг хасаад нөгөө устрагчийн үйлдвэрлэлийг ахиу явуулах ийм боломж гарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо бас нөгөө усан захилгаан станцтайч бас одоо юу гэдгийг оруулж болохоор ийм том одоо шийдэл юм уу да гэж ингэж ойлгож явдаг. Тэгээ яг хөө тэр агентлаг дээр очиод ингэ ярьж яхад бол ер нь шинэ технологиг бол Монгол улсад нэвтрүүлэх талаар бол бид нар бас санаа тавьж байгаа гэж ингэж хэлсэн. Тэгээд тэнд одоо 3 монгол залуу тэр агентлагт ажиллаж байсан яг энэ төршлтөн дээр. Тийм. Тэгэхээр юу гэж юм гэхээр одоо танай мэрэгчлүүдийг бид нар одоо баг сагаар ингээд бэлдээд эхэлж байгаа шүү гэсэн юм ч бас тэнд сонсогдчихл байсан. Тэгээд тэр нөгөө 5 жилийн төлөвлөгөө танилцуулах тэр хэвлэлийн хурал дээр одоо миний хувьд бол бас нэг олж урах хэрэгтэй юм энэ шатар сайд дарж ханд мэдээлэл өгсөн. Та тэрийг үзсэн баг тийм. Тий одоо энэ чинь Азийн хөгжлийн бишээ энэ Европын 2 банкнаас тэрбум ингээ 2 тэрбум евро гэж байгаа юм тийм ээ. Одоо Монголын хувийн аж ахуйн нэгжлүүдэд энэ эрчим хүчийг одоо хөгжүүлэхэд авахар боллоо. За Арабын аль улсаас нэгсэн бай. Сауди Арабиас гэсэн үү. 10 тэрбум долларыг бас Монгол энэ говийн бүсэд одоо хөрөнгө оруулж том нөгөө ногоо эрчим хүчээр том их усөр барьж одоо бас урагшаа бид нэр экспортлохоор боллоо гэсэн ийм хоёр их сайхан мэдээг бас дамжуулж байна лээ тийм ээ. Тэр бол одоо энэ төр засагт ажиллаж байгаа улсуудын одоо хамгийн их чухал үүрэг ажил хийсэн байна даа гэж би харж суусан тэрийг. Тийм бас ирээд улсууд дуулаагаа болов гэж одоо би нэмэлт мэдээлэл болгож энийг өгсөн шүү. За өөр одоо та тэрэн дээр ярьчихаар юу вэ? Одоо нэг та тэрт нэг 10 минут үлдсэн байна. Нэмж. Ер нь бол та нэг ус төрөгчийг өөр их сонирхож судалдаг хүн шүү дээ, тийм ээ. Энэ одоо таны судалгааны ажил ер нь цаашдаа яах хандлагатай байна? Ямар хандлагатай байна? Би бол саяхан фэйсбүүк дээр бичсэн шүү дээ. Ус төрөгч бол чи одоо энэ судалж байгаа юм байна уу? Ажил хэрэг болоход бол одоо том ойрхон болчлоо энэ гэдэг. Тэгээ яг зүгээр одоо бол нарийн ширээний ярих цаг нь арай болоогүй байна л да. Ер нь бол хөрөнгө оруулалтын асуудал бол яригдж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт яригдаад за ялангуяа ногоон ус төрөгчийг Монгол улсад хөгжүүлье. За Монгол улс байтугай ер нь одоо Монгол улсад Азийн жишг болсон ийм төслийг хэрэгжүүлье гэсэн ийм хүсэлт Монгол улсын засгийн газар тавиад за цааш сүрэн сайдын энд хэмжээд Японы элчин сайдын яамд тэнцсэн гэсэн одоо бичгээ өгөөд тэгээд тэр хөрөнгө оруулагч нар бол Монголд аачлаад за ерөнхийдөө бол газрынхаа байршлыг тогтоогоод ингээд явж байгаа. Тэгэхээр бол би үл яг энэ асуудлыг олон жил судалсны хувьд бол бас энэ дэлхийн нийтийн хандлагыг үзээд энэ бас арай болоогүй юм уу та гэсэн юм бодолтой байдал. Ер нь одоо тодорхой төсөл хэрэгжих боломж гарцсан явж байгаа. Энэ бол ажил хэрэг болох байхав. Нөгөө ногоон гэдэг маань нөгөө байгалийн хийгээс ялгаж авахыг үгүй ногоон гэдэг маань одоо сэргээд хэрчим хүчнээс сэргээд хэрчим хүчээр захилгаан үйлдвэрлээд тэр захилгаанаараа усыг задлах ийм процесс. Одоо тэр өөр олон өнгийн байгаа шүү дээ. Жишээлбэл шар ус төрөгч гэдэг бол атомын захилгаан станцын захилгааныг ч юм уу эсвэл реакторын одоо халууныг ашиглах ийм юутай. За хүрэн гэж байдаг тийм ээ. Хүрэн гэдэг нь бол юу гэдгийг хүрэн нүрсийг хийжүүлж метанол үйлдвэрлээд тэгээд тэр метанолоос ус төрөг шалгаж авах. Одоо жишээл энэ атом чулууны урхаа дээр макины төсөл яваад байгаа шүү дээ. Энэ ч нь бол ийм төсөл байхгүй. Энэ нөгөө за тэн дээр гаргаж авсан за Монголд ингээд тэр үйлдвэрлэл биелэлээ болоод ингээд ус төрөгч гаргаад авлаа гэхэд энийг ахуй хэрэгцээнд зөвхөн хэрэглэх юм уу эсвэл өөр том хэрэгцээнд одоо эргүүлээ цахилгаан болоод үйлдвэрлэгч гэдэг юм уу тэрэнд хэрэглэх юм уу? Тэгэхээр бол хамгийн том хэрэглээ бол
Жишээлбэл Гизэн хийсэн судалгаа байдаг л да. Ногоон ус төрөгчийн хэрэглээ гэсэн судалгаа байгаа. За Монгол Улсын их сургуулийн доктор профессор Баясгалангийн оролцоод хийгдсэн бас ногоон ус төрөгчтэй холбоотой судалгаа гэдэг судалгааны материалууд л бас нэлээд байдгийн. Тэгэхээр л энэ нөхдүүд ямар чиглэлээр хэрэглэх вэ гэхээр хамгийн түрүүнд энэ уул уурхай хүнд механизмуудыг дизлээс ус төрөгчөөр шилжүүлэх гэсэн ийм одоо тенденц тэнд байдгийн. Тэгэхээр одоо юу гэдгийг жишээл манай энэ төрөмчийн уурхайнууд байна шүү дээ. Шивава, Багнуур эдгээр чинь дизлээс бүр хамааралтай шүү дээ. Ер нь альва аль жуурхайн ихэнх зард нь бол одоо дизлийн түвшинтэйгээ явждаг. Өөрөөр хэлбэл мөнгө нь Оросын холбооны улс руу усаад байна гэсэн үг л дээ. За нэг юм байгаа. За юунд дулааны захилгаан станц юм уу? Дулааны станц хэрэглэх юм боломжууд л байгаа. Жишээлбэл Америкийн нэгдсэн улсад бол ус төрөгчөөр ажилладаг ийм халаалтын зуухнууд бол одоо нэгэнт юунд арилжаанд гарчихсан. Тэгэхээр энэ Улаанбаатар хотын халаалтын зуухнуудыг бол ус төрөгч шилжүүлэх ийм одоо хүлээлт байгаа. Өөрхийн юу гэж байна халаалтын зуух гэдэг. Халаалтын зуух гэдэг нь би энэ одоо манайхан уурын зуух гэж буруу яриад байдаг. Улаанбаатар хотод нэг ч уурын зуух байхгүй. Бүгд халаалтын зуух байхгүй юу? Тэгээ эдрийг ярьж байна. Энэ чинь дандаа нүүрс хэрэгжилж байгаа шүү дээ. Зүгээр яг ахуй хэрэглээ гэхээр одоо юу гэдгийг гэрийн эзэгтэй одоо ус төрөгчийн аппарат гэдэг нь бол одоо гараад их олон жил болж байна л да. Тийм та ярьжсэн. Англич байдаг, Япончууд одоо Panasonic бол нэлээд тийм ахиухан яадаг. Тэгэхээр энэ дээр хамгийн зовлонтой өнөөдөр үн өндөртэй байна. Тэгээ би түрүү ярьлаа ш нөө электролизийн төхөөрөмжөөр ус задалдаг гэх юм ээ. Тэгэхээр электролизийн төхөөрөмжийн дотор нэг мембран гэдэг нэг юм байдаг. Тэр мембран дээр яг хөөр ус төрөгч маань очоод тэгээд тэр мембран бол нөгөө электроныг ерөөсөө нэвтрүүлдэг байхгүй юу? Протоныг бол чөлөөтэй нэвтрүүлждэг. Тэгэхээр энд нэг электрон маш их хэмжээгээр хоригдох нь л дээ. Тэгээд тэрийг ингээд утсаар холбоцохоор тэрүүгээр шин гүйдэлгүйгээд тэгээд одоо бидний ярьдаг нөгөө тогч нь үүсдэг байхгүй юу? Тэгээд тэрийн шин одоо түншний элемент, түншний эсч гэдэг тийм ээ, fuel cell гэж англиар хэлдэг. Тийм юугаар л юу гаргаж байгаа юм л да. Тэгэхээр тэр мембран маань одоо яг өнөөдөр бол 5-6 төрлийн тийм одоо түвшний элемент байна. Тэрнээс 2 нь хэрэглээнд орчихсон. Бус нь бол ингэ судалгааны шатанд байгаа байхгүй юу? Хамгийн их одоо өнөөдөр хэрэгжилж байгаа нь бол тэр протон солилцооны мембран гэж байдаг. Тэрний яг нөө цагаалт хэрэгэлдэг байхгүй юу? Тэгэхээр үнэн замбрааг өндөр болчихдог. Тэгэхээр энэ чинь нөгөө ховд гэртээ хэрэглэн нэхэр чинь асар их үнэтэй болчихж байгаа. Зүгээр одоо оксид хэрэгэлдэг тийм мембран бас байна. Тэр нь бол нэлийн ер нь цаашдаа хөгжөөд явах шинжтэй байгаа. Одоо манай физик техникийн хүрээлэн биш үү? Шинжлэх ухааны академи. Тэнд чинь бас манай судлаач чинь яг энэ фүүсэлээ тавьчихж байгаа тэр янз бүрийн одоо оксидаар тэрийг ажилуулах юм судалгаа хийдэг шүү дээ. Тэгээд тэр судалгаа нь одоо өнөөдөр ямар төвшин төрсэн санхүүжилтэнд одоо хүрдэг юм уу хүрдэг юм уу гэдэг дээр бол надад мэдээлэл алга. Зүгээр ямар ч байсан манай эрдэмтэд бол тэрийг бол судалдаг юм, хийдэг юм. Тэгээд тийм оксидийн одоо тийм фүүсэлийн нэг сул тал нь юу гэхээр нөгөө залхаж яхан цаг ордог баг. Протон солилцооны хөл ерөөсөө тэгээд эдэн секундын дотор залгачдаг. Нөгөөх нь одоо юу гэдгийг цахилгаан станцын 100 гална гэдэг их олон цаг болно гэдэгтэй адилхан бас нэлээд хугацаа авдаг юм байгаа. Гэхдээ энэгээр шинжлэх ухаан технологийн төвшилчин бол өдөр байдгаа цагаар ингэж явж байгаа учраас энэ асуудал бол ойр үед шийдэгдэх байхаа. Би түрүүн таныг буруу ойлгоч үгүй юу? Ус төрөгчийг хэрэглээд дизель гаргаж авдаг гэсэн юу гэлээ тааж. Үгүй би дизелийг ус төрөгчөөр солих гэж ярьж байгаа байхгүй юу? Дизелийг ус төрөгчөөр солих тий. Дизель хэрэглэхээ болио. Дизелийн оронд ус төрөгчийг хэрэглэе. Тийм байна. За тийм байна. За тэгэхээр одоо тэр чинь нөгөө нэг мотор маань хэр зэрэг өөрчлөгдөж эсвэл шинэ мотор солих юм уу? Эсвэл нөгөө газ руу шилжүүлэх ч үг нь гайгүй юм шиг байдгийг. За энд чинь хэрвээ
байгалийн хийж шилжүүлнэ гэвэл мотор солих ямар шаардлага байна? Шаардлагагүй юм байлаа тийм. Ус төрөгчин шилжүүлэх гэвэл нөгөө моторч бол ус төрөгчөөр ажилладаг мотор өнөөдөр гараагүй байна. Тэгээ саяны ярьсан нөгөө fuel cell гэдэг чинь ашиглаж л одоо тэгээд паркан бүрэн солино гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ бас жоохон хол харагдаж байгаа бол дулааны станцад ашиглах гэх юм бол ус төрөгчийг халаалтын зууханд бол ашиглах бүрэн боломжтой. Тэгэхдээ аюулгүй ажиллагааны үүднээс яг цэвэр ус төрөгчийг биш ус төрөгчийг аммиак хэлбэрт шилжүүлээд тэгээд тэрийг шатаагаад ингэ ашиглах боломжтой. Ус төрөгч гарч авахын тулд цахилгаан хэрэглэнийгээ та хэлсэн тийм. За тэгэж ус төрөгч гаргаж авчиад буцаага тэрийг дулаан гаргаж авахд хэрэглэх маань бид нар нөгөө уламжилт нүүрсээ төлдгөөс одоо хамтхан байж чадах юм уу? Үгүй л дээ зүгээр ус төрөгчийг ингээд төлж маягаар наваад үзье л да. Би нэг хэдэн жишээ хэлье. Бага нуурын нүүрсний ишлэг 1 кг нь 3500 ккал. За. Одоо 1 кг нүүрсийг шатаахад тийм дулаан ялгарх нь шүү дээ. Тийм байна. За бензин, дизелийн төлж 8000 орчим. За. За байгалийн хий 100000. За. Ус төрөгч бол 1 кг ус төрөгчийг шатаахад 28000 ккал дулаан ялгардаг юм. Нэг нөгөө тал нь ус төрөгчийг шатаахад шаталтын бүтээгдэхүүн юу ордог гэхээр шүү дээ. Ус. Шатаана гэдэг чинь одоо нөгөө эсэлдэх урвал шүү дээ. Эсэлдэх урвал шатна гэдэг чинь эсэлдэх урвал. Эсэлдэх урвал гэдэг чинь тухайн элемент ус төрөгчтэй урвалд орно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ус төрөгч нөгөө ааш гэсэн томьёотой шүү дээ. Ааш 2 төрөгчтэй урвалд орно. Тэгэхээр ааш 2 ол үүсдэг байна. Тий. Эколог талаас нь та ярьж байна. Эколог талаас нь ярьж байна. Тэрнээс бол үйлдвэрлэж байгаа эрчим хүчний өртөг бол өндөр л байх юм байна. Ой одоохондоо одоо нүүрстэй харьцуулбал тий. За одоохондоо за би бас дахиад нэг жишээ хэлчихье. Дөрөвдүгээр цахилгаан станц ус төрөгч үйлдвэрлэдэг. За. Генераторын хөргөлтөнд зориулж. За тэрний өртөг биедгөө тооцоо хийгээд үтсэн килограмм ус төрөгчийг $2 орчмоор гаргадаг юм байна лээ. За өнөөдөр дэлхийд дээр хамгийн хямд ус төрөгч бол нэг хөрөн ус төрөгч нь байгаа. Одоо нэг түрүү ярьлаа шүү дээ маркийн гарах гэдэг ганц төрөгч. Энэ бол килограмм нь үндсэндээ бас нэг $2 гардаг. За Европт хийж байгаа туршилтуудыг ингээд үзэхээр за хэрэглээнд орцсон ч бий л дээ. За дунджаар нэг $9 гэсэн тоо яваад байгаа байхгүй юу? Зүгээр тэр баясгалан докторийн тэр хийсэн судалгаан дээр бол нэг $3-4 орчим байх юм болов гэсэн тийм. Одоо ногоон ус төрөгчийн судалгаа шүү дээ. Тий. Тэгэхээр яг зүгээр олон талын хүчин зүйлийг бодож зөвхөн эдийн засгийн үр ашгийг биш бусад үр ашгуудыг бодох ёстой л доо. Жишээлбэл Багнуурын дулааны станцыг ус төрөгч шилжүүлье гэж бодъё те. Тэгвэл чинь нүүрстэй холбоотой маш олон байгууламж байдаг байхгүй юу? За баахан нүүрсний конвейерүүд нөгөө нүүрсийн шин ботлно. Тэгээд зуухруу оруулна. Тэгээд энэ чинь бүх асуудал байдаг. Тэр бүх юм чинь байхгүй болоод одоо юу гэдгийг ус төрөгчийг нэг савнаас л тэр зовх руугаа хөнөө шүү дээ. За ус төрөгчийг үгнүү, амиак болгож байгаа өгнүү тэр нь бол бас өөр асуудал л да. Тэгээд тэнд чинь зардлын хөдөл маш их багасах хэрэгтэй байхгүй. Тэгээд энэ дээр бид нэр ер нь эрчим хүчний яамтай хамтраад нэг тийм тооцоо судалгаа хийж үзье гэсэн юм бодолтой байгаа. Яг зүгээр нөгөө талаас саад болох юм нь дулааны терапи чинь нэмж чадаагүй шүү дээ. Цэцлороо шийдвэр нь гарцсан. Тэгээд хэрэгжээгүй байгаа. 26 оны 1 сарын 1-ээс гэсэн нэг тийм одоо бодол байгаа. Тэгээд дулааныхын тариф нь бас нэмэгдээд ингээд явчих юм бол энэ асуудал төрөгдөд бас нэлээд нэмэр болох байх. За баярлалаа. Манай нэвтрүүлгийн цаг өндөрлсөн байна. Тэгээд бидний урилгыг хүлээж авч манай студид ирж энэ өөрийнхөө салбарын тухай юм сонирхолтой одоо мэдээлэл өгсөн танд баярлалаа. Ингээд таны цаашдын ажилд өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Таны телевизийн хамт олон ч гэсэн бас амжилт хүсье. Баярлалаа. Үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэг өгөөр өндөрлж байна. Дараагийн дугаараар уулзтараа баяртай.